Хүн бүр төрөөсөө энэ хорвоод мэдлэгтэй өөр байдлаар ялгаатай төрдөг. Яс үндэс хүйс нийгмийн байдал эцэг их төрсэн орон газар нутаг амжиргааны төвшингийн мэтчлэн нийгмийн энэ олон ялгаатай байдлыг тэгш техник боломж нь боловсролын тогтолцоо байдаг. Гэвч сүүлийн жилүүдэд чанар, үр ашиг, шинжилэл гэсэн тодотголд зах зээлийн өрсөлдөөний ашигын бодлогод нэвтэрснээр бүх нийтийн байх боловсролын салбар ашигын талбар болон хувийн салбар болон хөгжсөөр байна. Ингээд үзэгч та бүхэндээ өнөөдрийн манай нэвтрүүлгээр хүндэн тавих баримт мэдээлэл боловсролын салбар дахь хувьчлал Монгол ямар төвшөнд байгааг харуулахыг зорино. Улс орон бүр өөрсдийнхөө ард түмнийг боловсрол эзэмшүүлэх, тэр дундаа бүх нийтийн боловсрол эзэмшүүлэхийг зорддог. Үүний гол учир шалтгаан юунд оршд юм бол? Тэгэхээр боловсролыг бол хүн төрөлхтний түүхэнд эхлээд элит хэсэг тий цөөхөн одоо дээд давхаргын мөнгөтэй хүмүүс эзэмшижсэнээс эхлээд одоо өнөөдрийг хүртэл бүх нийтийн боловсрол өөрөөр хэлбэл хүн төрөлхтөн мэдлэггүйгээр боловсралгүйгээр цаашид одоо хөгжих боломжгүй гэдгийг олж харсан учраас бүх нийтийн боловсролын зорилтыг одоо сүүлийн 20 жил дэлхийд даяараа ярьж эхэлсэн. Тэгэхээр бүх нийтийн боловсрол одоо олгодог учир нь гэвэл нэгдүгээрт одоо хүний өөрийнх нь хөгжилтэй холбоотой юм. Тэгэхээр боловсролыг хүнийг чадахжуулдаг эрх, сурч боловсрох эрх гэдэг бол одоо хүний үндсэн суурь эрхүүдийн нэг. Яагаад гэвэл хүнийг чадахжуулдаг эрх гэж одоо дэлхийд даяар үздэг. Яагаад чадахжуулдаг юм гэхээр одоо боловсралтай бичиг үсэгт тайлагдсан тодорхой шинжлэх ухааны одоо ойлголт мэдлэгүүдийг эзэмшсэн амьдралдаа хэрэгтэй ур чадварууд, хандлагуудыг төлөвшүүлж чадсан хүн бол өнөөгийн нийгэмд одоо өөрийгөө илэрхийлж, өөрийгөө бүтээн туурвиж тэгээ өөртөө байглаас заяасан тэр чадхаа бүрэн дүүрэн хөгжүүлж хүн шиг сайхан амьдрнаа гэсэн ийм одоо үзэл баримтлалыг баримталж эхлэдэг байгаа юм. Тэр боловсролын бодлогоор дамжуулан хүмүүст тодорхой мэдлэг ирж байгаа тийм ээ. Тэгэхээр тэр боловсрол гэдэг энэ мэдлэг гэдэг зүйл маань эргээгээд одоо хувь хүнд ямар их ач тустай зүйл юм бэ? Амьдралд нь яаж өөрчлөлтийг бий болгох юм бол? Тэгэхээр боловсрол бол хүний амьдралд олон талын ач холбогдолтой. Нэгдүгээрт нийгмийн ач холбогдолтой гэж хэлж байгаа. Өөрөөр хэлбэл хүн ямар төрсөн байна? Тэр төрлөх потенциал чадхаа чадамжаа хөгжүүлж, тултал нь хөгжүүлж, боловсролын тогтолцоогоор дамжих үедээ тултал нь хөгжүүлж хэрэгж чадах юм бол тухайн хүн нийгмийн шатаар ахина гэж үздэг. Энэ бол нийгмийнх нь ач холбогдол. Өөрөөр хэлбэл магадгүй одоо малчны хүүхэд сансарт нисдэг юм уу тийм ээ? Одоо үйлчлэгээний нэгэн ажилтны хүүхэд жишээ нь төрийн одоо чухал албан тушаал гардаг ч юм уу тийм ээ? Эсвэл бизнесийн одоо бизнес эрхлээд маш их ашиг орлоготой амьдрах энэ одоо боломжийг боловсрал олгодог. Тийм. Хоёрдугаарт болохоор улс төрийн хувьд бас чухал ач холбогдолтой гэж үздэг. Хэрэг хүн амынх нь дийлэн хэсэг бичиг үсэгтэй боловсралтай байвал төрд болон улс төрчдөд хяналт тавьж чадна. Өөрөөр хэлбэл тухайн улс орны одоо эрх мэдэл тийм ээ улс төрийн болон эдийн засгийн эрх мэдэл цөөхөн хүний гарт төвлөрөхөөс сэргийлж чадна. Одоо үр дүнтэй төрийн одоо бодлого хяналтанд оролцож чадна. Хянж төрөө хянж чадна. Одоо хүчтэй оролцоотой утга учир бүхий оролцоотой байна гэж бас үздэг юм байна. Мэдээж гуравт нь бол эдийн засгийн ач холбогдолтой. Өөрөөр хүн хувийнхаа амьдралд баялаг бүтээхээс эхлээд улс орныхоо түвшинд баялаг бүтээх тэр боломжийг өнөөдөр мэдлэгийн эдийн засаг энэ мэдээлэл технологийн 900-д олгож байна тийм ээ. Үнэхээр боловсрал эзэмшсэн жил болгон хүний одоо амьдралдаа олох орлогыг нэмэгдүүлж идэг гэдгийг бол эдийн засагч тайлбарлалтын судлаад гаргаад ирсэн байна. Тийм учраас бүх нийтээрээ боловсралтай болох аль болох дээд түвшний одоо боловсралтай болох нь эдийн засгийн хувьд хүртэл ач холбогдолтой. Сүүлийн үед бол одоо зөөлөн дэд бүтц буюу тийм ээ. Одоо хүний нөөц, хүнийхээ чадхад хөрөнгө оруулах. Хүний чадхад хөрөнгө оруулна гэдэг бол одоо боловсралд хөрөнгө оруулна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр боловсралд хөрөнгө оруулж чадсанараа тухайн улс орны эдийн засгийн өсөлт хурдсан нэмэгдэн, хүмүүсийн бүтээлч чадах нэмэгдэн, шинийг санаачлах тэр чадах улам нэмэгдэнэ гэж үзэж байна. Тэм ч учраас боловсрал сүүлийн үед бол бүтээлч, сэтгэдэг, шинийг бодож олдог ийм одоо чадвартай хүнийг одоо
бэлдэж гаргахын төлөө хүний тэр чадхыг нь илүү давуу хөгжүүлэхийн төлөө боловсролын бодлого өөрчлөгдөж байна. А дөрөв техник одоо боловсролын ач холбогдлыг ярих юм бол соёлын ач холбогдол та. Өөрөөр хэлбэл энэ Монгол үндэстэн гэж ер нь ямар онцлогтой юм бэ те? Монгол хүн гэж хин юм бэ гэдэг энэ үнэт зүйлүүдийг төлөвшүүлэх, соёлын ийм цогц хандлага, үнэт зүйлийн төлөвшрийг бий болгох бид дэлхий дээр амьдарч байгаа 6 тэрбум хүнээс илүү биш юм а гэхэд тийм юугаараа өвөрмөц ялгаатай юм бэ гэдгийг олж мэдрэхэд бол боловсролын тогтолцоо тусалдаг. А дээрэс нь энэ 6 тэрбум хүнтэй хэрхэн харьцах юм бэ? Энэ шашин соёлын олон ялгаатай дэлхийн ертөнцид энэ олон ялгаатай хүмүүс бие биенээ яаж олгож амьдрах юм бэ? Яаж харилцсан хамааралтай хөгжих юм бэ гэдгийг бас боловсролын тогтолцооны хүрээнд хүн бүр одоо ойлгож мэдсэн зохио чадварууд сурсан байх хэрэгтэй. Судлаачдын үзэж байгаагаар боловсролын салбарт дараах өвчлөлүүдийн хэлбэрүүд байна хэмээн үзсэн байна. Хувийн цэцэрлэг сургуулиудын тоо нэмэгцээр байна. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардал, үдийн цайны мөнгийг улсын төсөөс авдаг хэрнээ эцэг эхчүүдээс өндөр хэмжээний төлбөр авсаар байна. Улсын сургуулиуд нь хувийн менежментээр хувьчлал явагдсаар байна. Энд одоогийн МОС-ийн худалдаа үйлдвэрлэлийн сургууль тухайн цаг үедээ хувьчлах менежмент явагдаж маш их эсэргүүцэлтэй тулгарсны улмаас эргээ төр шилжсэн бол санхүү эдийн засгийн дэд сургууль нь хувьчлалын менежментийн гэрээгээр үйл ажиллагаа явуулж байна. Бодлогын хөгжлөл гэсэн хэлбэр бас нэгэн явагдаж байна. Энэ нь Кембрижийн хөтөлбөр стандарт буюу хувийн компаниас бодлого хөтөлбөрийг үндэсний хэмжээний бодлогыг зээлэн авч нутагшуулах гэж үйл ажиллагаа явуулж байгаа нь харагдаж байна. За дараагийн нэгэн хэлбэр бол багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, мөн үнэлгээний багц, түнчлэн сургалтын материал, сурах хүчгүүдийг хувийн компаниудаас улсын төсвөөс худалдан авч байна. Боловсролын салбарт өрсөлдөөний зах зээлийн механизм нэвтэрсээр байна. Үүнийг дараах хэдэн хэлбэрүүдээс харж болохоор байна. Сургуулиудыг шилдэгтэн шалгаруулж улсын төсвөөс нэмэлт урамшуулал олгох, мөн сурагчдаа шилд сонгож авах, мөн сургуулиудын хүүхдүүдийг сурлагын дүнгээр жагсаах, мөн түнчлэн багш нарыг үр дүнгийн гэрээгээр дамжуулан нэмэлт урамшуулал олгох зэрэг нь өрсөлдөөний механизм боловсролын салбарт аль хэдийн нэвтэрснийг харж болохоор байна. За сайн уу? Сайн. Юу яцгаана? Оо тав. Сайн сайхан. Хөшөө. Найз нь хоёрыг яагаад дуудсан гэхээр найз нь нэг санаа байна. Тэгээд хоёртой зөвлөдэй гэж бодоод би нэг хувийн цэцэрлэг байгуулсан шүү дээ. Тийм тэгээ манай нөө цэцэрлэгч хүүхдийг багаас нь англи мэдлэгтэй болгох гээд англи хичээл орно. Тэдний боловсролын төвшөнд нь анхаарч байгаа байхгүй юу? Тэгээ яг энэ дээрээ тулгуурлаад найз нь баг сургууль нийт юм лээ гэж бодоод тэгэхээр штэ улсаас нэг хүүхдэд оногдох зардлыг нь улсаас авчна. Эцэг эхчүүдээс нь болохоор сургалтын төлбөр гээд авчна. Тэгээ биднээс гарах зардал ерөөсөө байхгүй. Харин ерөөсөө ингээл болоо. Гарах зардал гэх юм бол ерөнхийдөө багш нарын цалин, ажилчдын цалин нөө байраа тохижуулах нэ тэрэг жижиг шажиг мөнгө гаргаад тэгээ боловсролын салбараас ч ерөөсөө мөнгө зохих айгүй уул уурхаа байгаад байна. Хүүшээ. Тэгээ бүх нийтээр үн төлбөргүй боловсрол эзэмшнэ гэдэг үндсэн хуулийн заалт байдаг үстэй. Тийм л дээ. Тэгээ шинээр баг сургуулийнхх орон зай байгаа юм. Байлгаж болно шүү дээ. Тийм үү. Тэгээд уг нь бүх нийтийн зүйл чинь төрийн өмчийнх байж бүхэнд эрх тэгш боломжийг бүрдүүлж өгөх ёстой үстэй. Тийм л дээ. Гэхдээ штэ төрчим ард иргэдийн хүүхдүүдийн төлөө нөө сургалтын төлбөрийн үнэгүй байлгаж багшлах багшийг нь бэлдээж нөө сурах аюулгүй орчныг хийнэ гэдэг штэ. Яг ингээд эрэнгүүт тэрийг хэрэгжүүлж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгвэл бид нар энийг нь далимдуулаад энэ бодлогын цорхойг ашиглаж мөнгө олох хэрэгтэй штэ. Төрийн мэдлэлд 100% байсан боловсролын одоо байгууллагуудыг ховчилсан, удирдлага менежментийг ховчилсан, боловсрол олгох байдлыг нь ховчилсан гэх мэтчлэн одоо шинжилэлүүдийг дэлхийд даяар хийж эхэлсэн. Тэгэхээр тухайн үед бол хүн төрөлхтөн энэ бол боловсролыг шинжилж нэ гэж итгэж найдаж байсан бол энэ итгэл найдвар сүүлийн үед алдагдаж эхэлж байгааг одоо энэ олон судалгааны дүнгээс харж болохоор байна. Үнэхээр өрсөлдөөн хувийн сургуулиудыг бий болгосноор улсын сургуулиуд өрсөлдөө чанар нь сайжрах уу гэвэл
одоо PISA митинг тийм ээ сүүлийн үеийн олон улсын түвшинд харьцуулсан одоо боловсролын чанарын судалгаа хийдэг. Одоо энэ байгууллагуудын гаргаж байгаа судалгааны дүнгээс харахад бол хувийн сургуулиуд ялангуяа бүр төрөөс санхүүжилт аваад ажиллаж байгаа хувийн сургуулиудын тийм ээ сурлагын амжилт чанар бол төрийн өмчийн сургуулиудаас илүү гэсэн тэр одоо таамаглал батлагдсангүй гэж хэлж байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл энэ хувийн сургуулиудыг бий болгохын нэг зорилго бол боловсрол зах зээлийн механизмыг нэвтрүүлж байгаа юм. Өөрөөр хэлбэл одоо хувийн сургуулиудыг байгуулах эрхчлөөг олгоод эхлэхээр улсын сургуулиудтай өрсөлдөөд аль альнийхэн чанар сайжирна гэж үздэг. Чанар сайжирч байгаа гэдэг нь одоо сүүлийн 20-30 жилийн дүнгээс харахад батлагдсангүй. Дэлхийн ямар ч орнд энэ бол батлагдсангүй гэж ийм дүн гарсан байгаа. Тэгэхээр бид нар одоо сүүлийн 20 жил Монгол улсын боловсролын салбарын одоо бодлогын шинжилгээг аваад үзэхээр ихэнхдээ одоо гадны твшилттэй ялангуяа энэ зах зээлийн механизмуудыг илүү төлхөө нэвтрүүлэх энэ шинжилгэүүдийг дэмжиж одоо хэрэгжүүлэхийг оролдож эхэлсэн ийм төвхтэй байдаг. Тэгэхээр Монголд ч гэсэн одоо бид бүхэн 20 жилийн дараа харж байна. Үнэхээр одоо улсын сургуулиудын чанар хувийн сургуультай өрсөлдөд сайжруу. Эсвэл хувийн сургуулиуд улсын сургуулиудаас илүү их чанартай боловсрол олгож гин гэдгийг аваад үзэх юм бол баттай хэлэх үндслэл одоогор бол байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө хувийн сургуулиуд байж болно гэж үзье. Тийм ээ. Тэгэхэд хувийн сургуулиуд ашигын төлөө байх уу, ашигын бус байх уу гэдэг дараагийн асуудал гараад ирж байна. Тэгэхээр хувийн сургуулиуд байлаа гэхэд ашигын бус байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн сургууль ашиг олж болно. Гэхдээ тэр ашигаа эргүүлээд сургуулийнхаа үйл ажиллагаанд зарцуулдаг. Багшийн цалин, багшийн мэргэжил дээшлүүлэлт, сургалтын орчныг сайжруулах, сүүлийн үеийн технологиудыг худалдаж авах тийм ээ. Тэр одоо хүүхдийн бүх талын хүмүүжил төлөвшил гэх мэт тэр сургуулийнхаа үндсэн үйл ажиллагаанд одоо зарцуулагдаж явах ёстой. Гэтэл Монголд бол одоо боловсролын хуулиндаа ашигын болон ашигын бус байж болно гэдэг заалтыг оруулсан нь бол би бол ухралт боловсролын салбарын одоо бодлогод гарсан бүх нийтийн боловсролтой болох төр чиглэл гарсан би бол ухралт бөгөөд магадгүй боловсролын тогтолцоог эвдэх эрсдэл гэж харж байгаа. Хэрэг ашигын бус байх юм бол тэгээ хувийн сургуулиуд, улсын сургуулиуд оршин тогтнож явах юм бол хувийн сургуулиудад, улсын сургуулиудад тавьдагтай адилхан чанарын болон бусд хяналт бас тавигдах хэрэгтэй. Тэгэхээр өнөөдрийн төрийн чадах бол үүнд хүрэхгүй. Улсын сургуулиудыг бол одоо мэргэжлийн хяналтын газар байнга шалгаж хэмж байгаа бол хувийн сургуулиуд өнөөдөр ямар боловсрол олгож байна, хүүхдийг яаж төлөвшүүлж байна, тэнд одоо багшийн цалин, багшийн одоо хүний эрх юм аа дүү те зөрчигдөж гин үү гэдэг дээр тавих хяналт байхгүй. Тэгэхээр магадгүй энэ хувийн сургуулиуд гэдэг юм чинь эргээд боловсролын тогтолцоог нураах нэг одоо хүчин зүйл болчих байдэ гэдэг дээр бид иргэний нийгмийн хувьд одоо эмзэглэж явдаг. Монголчуудын энэ уламжилж ирсэн одоо социализмын үеэс өвлөгдөж ирсэн төрөөс бүх нийтийн боловсролыг хариуцдаг, үн төлбөргүй болгодог энэ бодлогоос ухрах ёсгүй юм шүү. Энийг янз бүрийн одоо ховчлох бодлогуудад идүүлэх ёсгүй гэдэг дээр бол иргэний нийгмийн байр суурь хатуу байгаа. Нийслэлийн хэмжээнд хувийн сургуульд суралцаж буй 21,133 сурагч байдаг. Эдгээр нь нийтэд 192 сургуульд суралцаж байна. Үүний 89% 114 нь улсын сургууль байдаг. 2014 онд нийслэлийн хэмжээний хувийн 89 сургуулийн хувьсах зардал зориулж 7.9 тэрбум төгрөг хуваарлсан байна. Мөн нийслэлийн хэмжээнд 428 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагийн 178 нь улсын, 250 нь хувийн цэцэрлэг байна. 2014 онд тус хувийн цэцэрлэгүүдэд зориулж 9 тэрбум 840.2 сая төгрөг улсын төсвөөс хуваарлсан байдаг. Улсын хэмжээнд хувийн сургуулиудын үдийн цай хөтөлбөрт зориулж 1 тэрбум 254.6 сая төгрөг төсвөлсөн байдаг. Харин хувьсах зардал зориулж 9 тэрбум 943.6 сая төгрөг төсвөлсөн байна. Нийтдээ улсын төсвөөс 2014 онд 10 тэрбум 697.5 сая төгрөг хуваарлсан байна.
Энэ хэмжээний мөнгөөр дахиад жилд хэдийн хэмжээний сургууль цэцэрлэг барьж хэдэн ажилгүй байгаа залуу багш нараа ажлын байраар хангах байсан бол энэ бодгол асуулт. Эцэг эхчүүдээс жилд дунджаар нэг хүүхдээс 2.5 саяас 35 сая төгрөг хүртэл хэмжээний төлбөрийг хуримтлуулдаг хэрнээ дээр хэмжээний мөнгийг төсвөөс авдаг. Хувийн цэцэрлэг сургуулиуд төрийн үүрэг хариуцлагаас үүрсэн нэртэйгээр хэрхэн эцэг эхчүүдээс мөнгө татаж ашиг олж байгааг дээрх тоо баримт харуулна. Боловсрал бүх нийтийн үн төлбөргүй байна хэмээн хуулийн заалтч бий. Төр хувийн хвшлийн түншлэлийг бодлогоороо дэмжиж байгаа бол зах зээлийн хуулиараа өөрсдийн хувийн цэцэрлэг сургуулиудыг оршин тогтнохыг зөвшөөрч хэдэн тэр бумаар тоологдох мөнгийг төсвөөс хуваарлахын оронд одоогийн чанаргүй хүртээмжгүй гэх улсын цэцэрлэг сургуулиудаа тордохыг илүүд үзээсэй. Нэг юм байна. Найз нь одоо төрийн эмчийн нэг сургуулийн менежментийг нь хувьчлах багийг ахалж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь одоо барилга байгууламжийн төрийн эмчийн мөртлөө бүх бодлого санхүүнд хувьд шилжих боломжтой гэж байна. Хөө за тийм үү. Ингэснээр бид нар чинь ашигын том уурхаа орж иж гэсэн үг байхгүй юу та? Чи ямар сэргэлээ юм бэ? Тэгээд өмчийн хэлбэрийн хувьд ямар болно гэсэн үг юм бэ? Үгүй төр хувийн хвшлийн түншлэлийн сургууль болно гэсэн үг. Нөгөө одоо утгаараа бол төр өмчийн оролцоотой сургууль болно гэсэн ч үг байхгүй юу та. Үгүй цаан чинь менежментийн хувьчлал нэр авсан мөртлөө төрийн бус байгууллагын статустаар яваа өчнөө сургуулиуд шүү дээ. Тийм үү. Мөнгө олох боломжтой. Энэ бүгдийг чард өчнөө мөнгө явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм биш үү. Мөнгө олох боломжтой юм байна. За та бидний харж байгаа энэ барилга байгууламж бол санхүү эдийн засгийн дэд сургуулийн одоогийн барилга байгууламж. 2000 онд өмчлөлн шилжихтэй 1 тэрбум 29 сая гаруй төгрөгийн үнэлгээтэй байсан бол 2014 онд ямар хэдийн хэмжээний үнэлгээтэй болсныг бүхэн үзэгч та надаар хэлүүлэхгүй мэдэж байгаа. Төрийн эмчийн эд хөрөнгийг хариуцах эрх бүхий дэд байгууллага нь төрийн эмчийн хороо байдаг. Төрийн эмчийн хорооноос санхүү эдийн засгийн дэд сургууль хамгийн сүүлд хизээ хяналт шалгалт дүгнэлт хийснийг тодруулахад энэ дээр одоо хариулт хэлэх хүн байхгүй байна. Хувьд очлон гээд ямар нэгэн хяналт байдаггүй. За мөн төрийн одоо эд хөрөнгийг дураараа ашиглах замаар өөрсөндөө ашиг бий болгож, эд хөрөнгийг бий болгож байгаа явдал боловсролын салбарт хувьчлалуудыг бий болгохын нэгэн илрэл юм а гэдгийг харж болохоор байна. Нийгмийн салбарын хувьчлалын туршилтын төслийг хэрэгжүүлэх тухай төрийн эмчийн хорооны 1997 оны 275 дугаар тогтоолоор дээд боловсролын салбарын хувьчлалын туршилтын төслийг санхүү эдийн засгийн дээд сургууль дээр хэрэгжүүлж ашигын төлөө бус этгээдэд уралдаанд шалгаруулалт, удирдах үйл ажиллагааны үр дүн харгалзан хувьчлах аргуудыг хослуулан хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн байна. Менежментийн гэрээний гол зорилго нь санхүү эдийн засгийн дээд сургуулийн удирдлагын үр ашгийг сайжруулан санхүүгийн хувьд бие даалгах, дээд боловсролын зах зээлийн эрэлт хэрэгцээг зөв мэдэрч шуурхай хангах үндсэн дээр сургалтын чанарыг сайжруулах хэмээн заасан байдаг. Төрийн эмчийн хороотой байгуулсан түрээсийн гэрээний гол үүрэг нь төрийн эмчийн эд хөрөнгийн эзэмшилт, ашиглалт, хадгалалт хамгаалалтанд хяналт тавихад оршин хэмээн тус заасан байх юм. Засгийн газар төрийн эмчийг нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагын мэдэлд өгснөөр үнэн хэрэгтээ хөрөнгийг олон нийтэд өгч байгаа бөгөөд харин төрийн бус байгууллага удирдлагад хариуцуулж байгаа гэж тэмдэглэсэн байна. Эцэст нь 30 жилийн дараа хөрөнгийг хязгаарлалтгүйгээр шилжүүлэхийн өмнө өмч хүлээн авагч нь тодорхой хугацааны туршид сайн ажиллах шаардлагатай бөгөөд үүний дараа хөрөнгийг үн төлбөргүй шилжүүлэх юм байна. Мөн менежментийн гэрээний 5 дугаар зүйл зааснаар тухайн үеийн гэгэрлийн яам, одоогийн боловсрол соёлын шинжилх ухааны яам нь санхүү эдийн засгийн дээд сургуулийн санхүүгийн аж ахуй бүртгэлийн бусад мэдээллийг шалгах эрхтэй гэж заасан байна. Мөн тус сургууль нь өөрсдийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллээ олон нийтэд нээлттэй байх үүрэгтэй атал энэхүү үүргээ биелүүлэх, түүнийг шахаж шаардах, хяналт тавих төрийн байгууллага нь ч сул байсаар байна.
За хоёр найзтай ажилд нь амжилт хүсье. Монголын өрс маш олон болж тэр чинээгээр боловсролын салбараас маш олон мөнгө олох болтгоо гэж хүсье. Яа гоё юм бэ. Тэгээс за амжилт өгтөө. За амжилт. Уршаа. Тухайн үед гэгэрлийн яам буюу одоогийн боловсрол шинжилх ухааны яам нь санхүү эдийн засгийн дээд сургуультаа менежментийн гэрээ байгуулсан байх юм а. За асуудлынхаа мөрөөр холбогдох боловсрол соёлын эрх бүхий дээд байгууллага боловсрол шинжилх ухааны яамнаас бид нар санхүү эдийн засгийн дээд сургууль хамгийн сүүл хизээ шалгалт хийсэн. Одоо удирдлагын түвшин ямар байгаа, гэрээний бэлэл хэрхэн үр дүнтэй явагдаж байгаа цаашлаад санхүүгийн нөхцөл байдал ямар түвшинд явааг мэдээлэл авлах гэсэн боловч дээд боловсролынх нь хилцээс эхлээд холбогдох мэргэжлүүд хүртэл энэ асуудлыг хариулт өгч чадахгүй байна. Эндээс харахад төрийн өмчийг ховж шилжүүлснээр эргээгээд ямар хяналтгүй байдал бий болж дураараа авирлах нөхцөл байдал бий болж хэдэн хүмүүст ашгийг бий болгодгийг харж болохоор байна. Hello. Hello. How are you? Good. How are How you? is it? Oh, I'm fine, thanks. And you sit down, please. Thank you. How was your working? Oh, work is excellent. Excellent. Oh, good. Yes. За тэгэхээр Монгол Улсын засгийн газрын зүгээс эх 10 жилийн хүрээнд Монголын боловсролыг дэмжиж чанартай боловсрол түгээх мөн дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний боловсрол түгээж байгаад боловсрол шинжилх ухааны яам бидэнтэй хамтарч ажиллагаад манай хамт бол миний зүгээс үнэхээр тааламжтай байгаагаас энэ дэвшигт хэлэхэд таатай байна. Right now, the General Education School is organizing an international level competition. It has a language program for Mongolian and English. It is being held in every IMAG in Mongolia with 9 districts per IMAG. And it comes to a total of 30 schools. And they're implementing this program in order to better educate the youth for the future in different languages. And of course, we will fully support this policy in every way possible. So good. And таны зүгээс Хос хэлний сургууль бүрэн үйл ажиллагаанд ороход одоо байгаа нэг суралцагчид зарцуулагдж байгаа мөнгнөөс 2.6 дахин их санхүүжилт гарах төлөвтэй байна. Тиймээс эдгээр жишг сургуулиудын өндөр зардлыг санхүүжүүлэхин тулд нийтэд зориулсан санхүүжилтээс гадна засгийн газраас өгөх нэмэлт санхүүжилт хэрэгтэй байна. бид энэ асуудыг бол тун сайн ойлгож байна. Бас дээрэс нь Монгол Улсын боловсролын системд өөрчлөлт хийх зайлшгүй шаардлагатай. Тэрний зүгээс бол гадаадаас ирсэн мэрэгжлийн төлөөлөгчдийг бид бүхэн хүлээж байлаа. Ингээд та бүхэн бидэрт хамтарч ажиллаж болохсон бас туйл их таатай байгаагаар дамжуулаад ингээд санамж жижигтэй гар үсгээд зурцгаая. Thank you so much. Thank you very much for Yeah, having thank me. you. Have a nice day. You as well. Yeah. Кембрижийн шинжилэл нэртэй олон улсын стандартад одоо Монголын боловсролыг нийцүүлэх гэсэн энэ шинжилэл байгаа. Тэгэхээр энэ шинжилгээг бол Монголын боловсролыг олон жил харьцуулан судалсан Колумбийн их сургуулийн одоо профессор Гита Штайнер Хамси бол одоо ерөнхийдөө хэлсэн байгаа. Тэгэхээр Монголд бол маш болгоомжтой байх хэрэгтэй. Боловсролын агуулгыг бол хизээч хуулж болдгоо. Тухайн улс орныхоо түүх, газар зүй, соёл, уламжлал одоо үндэстний онцлог, сэтгэл зүй бүх юмтай боловсролын тогтолцоо уялдсан байдаг учраас Монголын боловсролын салбарт одоо гүн гүнзгий шигдэж орж байгаад бид маш их харамсаж байна.
Тэгэхээр Монгол улсын боловсрол бол яг аргагүй Монгол улсынх нь Монгол үндэснийх нь боловсрол байх ёстой маа. Тэгэхээр энэ Монгол үндэсний боловсролын тухай ярьж явах энэ асуудлыг судалж явах хооронд сүүлийн үед энэ боловсролыг кемэржлэн гэдэг асуудал их яригдж эхэлсэн. Тэгэхээр энэ яхаар Монгол улсын үндэсний боловсролын хүрээнд гадаад улсын нэг их сургуулийн нэг байгууллагын сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх вэ гэдэг энэ асуудал бол судлаач миний хувьд бол их тийм сонирхолтой бас их санаа зовсон асуудал байсаар ирсэн. За энэ хүрээнд бол баггүй ажлуудыг бас ер нь судлаачийн хувьд хийж байгаа. За Кембриж гэдэг энэ үг Кембрижийн стандарт, Кембрижийн сургалтын хөтөлбөр гэдэг энэ хийрхэж хөөргөж байгаа зүйлүүдийг судлаад үзэхэд бол ер нь бол Кембрижийн стандарт хөтөлбөр гэдэг энэ үгийг бол бид нар онж хэрэглэхгүй байгаа ер нь бол. Цаад агуулгаараа бол Кембриж curriculum гэдэг үгийг л манайхан Кембрижийн стандарт гэж нэгээр Кембрижийн сургалтын хөтөлбөр гэж яриад байгаа. Тэгэхээр ер нь бол Кембрижийн сургалтын хөтөлбөр бол тодорхой зорилготой хүмүүсийг Кембрижийн их сургуульд оруулж сургахын тулд тодорхой хугацаанд тодорхой зорилготой тодорхой технологиор бэлдэж байгаа ийм сургалтын хөтөлбөр юм. За энийг бэлддэг нь манай сургалтын төв байгаа гэдэгч манай сургалтын төвөд ажиллаж байгаа шиг манай сургалтын хариуцдаг компаниуд ажиллаж байгаа шиг тийм л компани ажиллаж байгаа зүйл. Тэгэхээр ийм утгаараа энэ компанийн шинжтэй энэ тодорхой Кембрижийн их сургуульд элсэх зорилтын шинжтэй энэ хөтөлбөрийг Монгол улсын үндэсний боловсролын Монгол улсын үндэсний хөтөлбөр стандарт дүүцүүлэх дайны бүр тэрнээс дээгүүр дайны авч үзэж байгаа явдал нь бол их хэрэгэлзээтэй асуудал. Миний сэтгэлийг зовоож байгаа зүйл байдаг. Яагаад гэвэл би дэлхийн олон улсууд энэ боловсролын колоничлалд, хэлний колоничлалд, сэтгэлгээний колоничлалд боловсролоо дамжиж орсныг мэдэх юм. Африкийн орнууд байна, Латин Америкийн орнууд байна. Одоо энэ олон орнуудыг хэлж байна гэсэн. Тийм учраас боловсролыг кембрижлэх гэсэн энэ үгийг бол боловсролыг Англи улсын ч гэдэг юм уу, хааныг улсын Кембриж гэдэг нэг байгууллагын ч юм уу, үзэл санаа, зорилгод нийцүүлээд хэрэглэх гэж байгаа тийм сөрөг үр дагавруудыг урьдчилан хараад байгаа. За энийг бол бид болгоомжтой байх хэрэгтэй. Гэхдээ энэ хугацаанд бол бас 4 жил өнгөрсөн 4 жил ч байгаа. Одоогийн жилүүдийг харж байхад бол энэ Кембрижийн болгоно боловсролд Кембрижийн стандартыг нэвтрүүлэх гэдэг энэ үгээс бол ам бүхтэй байгаад байгаа юм санагдаа. Ягаад гэвэл аймаг бүхэнд нэг тийм сургууль байна гэж байгаа, 4 бүхэнд нэг сургууль байна гэж байгаа, сургуулиуд туршиж байна гэж байгаа. Тэгээ хамгийн ноцтой нь бол Кембрижийн хөтөлбөрийн стандартыг ярьж ирсэн энэ зүйл бол үндсэндээ бол хуульчлагдсан байгаа шүү. Багдуун боловсролын стандарт, багдуун боловсролын хуулийн өөрчлөлтөн дотор миний олж харснаар бол олон улсын хөтөлбөрийн сургууль байж болно гэсэн ийм ноцтой заалт байгаа. За энэ заалтыг одоо бид нар боловсрол судлаачны хувьд олон талаар аваад үзэх юм бол Монгол улсын үндсэн хуулийн утгаар харуул, Монгол улсын боловсролын хуулийн утгаар харах юм бол яхаараа Монгол улсын улсад татвар төлж байгаа Монгол иргэд олон улсын хөтөлбөртэй сургуулийн стандартыг хөтөлбөртэй сургуулийг санхүүжүүлэх гэж байгаа юм бэ гэсэн. Ийм зөрчил үүсээд их. За сайн байна. Сайн та сайн байна уу? Сайн. Янис нэг юм асуух гэсэн юм байна. Одоо Кембрижийн стандарт гэж гадуур шуугаад байна та. Одоо их цөөхөн сургууль хамрагдана гэсэн. Тэгээд 30 сургууль хамрагдсан байгаа. Үлдсэн 600 сургуулиуд одоо энд хамрагдаж чанараа сайжрах юм болов уу? Тийм ээ тийм. Энэ сонгогдсон сургуулиудад суралцж байгаа хүүхдүүд асар их боломжтой болж байгаа юм л да. Жишээлбэл ая тухтай орчинд суралцах, хэлний чандад суралцах, өндөр цалинтай ажилд орох гэх мэтчлэн. Мэдээж англи хэлийг төрлөх хишиг нь суралцуулна гэж байгаа. Тэгээд бүр энэ стандартыг хэрэгжүүлснээр өндөр зардал гараад ирсэн учраас эцэг эхчүүдээс хэсэг хувийг авах гэж байгаа болсон юм байна лээ. Багшаа одоо боловсрол гэдэг чинь бол бидний амьдралын түвшин, амьдралын маань чанарыг тодорхойлох их чухал зүйл шүү дээ. Тэгээд одоо бидний мөр хүүхдүүдэд яг ямар боловсрол эзэмшүүлэх гэдэг юм бэ? Миний олж мэдснээр энэ Кембрижийн тогтолцоо хэрэгжиж буй сургуулийн хүүхдийн тоо цөөн, сургуулийн тогтчлт, барилгын стандарт зэрэг нь бусад сургуулиудаас илүү ая тухтай тийм орчин байх юм. Кембрижийн стандартыг нэвтрүүлэх чиглэлээр багш сурагчдыг өндөр үнээр хувийн компанид захиалга өгч сургалтанд хамруулж байгаа юм. Гэтэл манай сургууль засвар хийгч мөнгө авахгүй мэрэгжлийн хяналт нурна гэд дүгнэлт гаргачихсан байдаг. Ер нь ингээд тарал нэлээд их мөнгө төгрөг зарцуулсан байгаа нь надад хүртэл мэдэгдэж шүү дээ. За баярлалаа гашаа.
Монгол боловсрол бол үндэсний стандарт, үндэсний соёл, үндэсний үндэс гэдэг утгаараа аваад үзэх юм бол энэ заалт үндсэн хуулийн цэцтэй, үндсэн хуулийн үндсэн санаатай нийцэж яах гэдэг асуудал надад эргэж төрүүлж байгаа. Хүний насан туршийнх нь амьдралын чанарт нөлөөлөх боловсрлоор нь дамжуулан хоёр давхархад тогтолцоог бий болгож байна. Нөгөө талаар тайлбарлах юм бол аль боломжтой хэсэг нь өндөр хэмжээний төлбөр төлж хувийн цэцэрлэг сургуульд үр хөвгтөө суралцуулж, харин нийгмийн олонх нь үлдсэн сургуулиудад хуваарлагдсан суралцж байгаа нь нийгмийн боловсрлоор дамжуулан хүрэгдэж байгаа хоёр давхар тогтолцоогийн нэгэн илрэл юм а. Нийгэмд угаасаа үсээд байгаа тий баялгийн тэгш бус байдал тий хүмүүсийн аж амьдралын тэгш бус байдлыг улам гүнзгийрүүлсэн боловсрлоор дамжуулж бүр гүнзгийрүүлсэн эхнээс нь хүний амьдрал эхний цэгээс эхлээд тодорхой ялгадаг хүн амаа тий энэ цөөхөн хүн амыг одоо ялгадаг ийм тогтолцоо болчих вэ гэдэгт дээр маш их санаа зовж байна. Тэгэхээр тавт хоёрын яриаг сонсож суугаа үзэгчд маань бяцхан шүүмжлэлтэй хандаж магадгүй юм л та. Одоо нийгэм өөрчлөгдөж байна, ард бүх даяарчлагдж явж байна тий. Энэ зах зээлийн өрсөлдөөний их тодтгол байх ёстой. Тэгээ тэгжээж энэ хувийн сургуулиуд нь өөрөө төрийн сургуулиудаа ачааллыг хөнгөвчилж байна штэ гэх мэтчлэн бас өөр хөцтойхон бодлоор бидний яриаг сонсож байгаа. Тэгэхээр эргээгээд тэгвэл энэ хүмүүст ямар хариулт өгөх вэ? Ийм ойлголттой хүмүүсийн хариултыг яаж өөрчлөхөд та ямар мэдээлэл өгмөр? Тэгэхээр ер нь бол бидний сонгосон зам тодорхой тийм ээ. Бид бол ардчлал зах зээлийн одоо тогтолцоог одоо сонгосон. Гэхдээ энэ дотроо бид бас өөр чиг баримжааг барьж болохоор байгаа юм. Өөрөөр хэлбэл бид зэрлэг өрсөлдөөнд чөлөөт бас хатуу зах зээлийг сонгох уу? Эсвэл илүү эерэггүй, тэгээ илүү олон нийттэй хүртээмжтэй, илүү их тэгш боломж олгодог ард нийтийн амьдралын чанарыг одоо хангасан тэр одоо зах зээлийн тогтолцоороо явах уу гэдгээ сонгох хэрэг мэтэл өнөөдрийг хүртэл Монголын ард түмэнд байгаа. Тэгэхээр манай хувийн хвшлийг үүсгэх аргагүй болцсон тийм үндэсний нийт бүтээгдэхүүний одоо 60-70% одоо үйлдвэрлэж байгаа хувийн хвшил бол байна. Гэхдээ би юу гэж хэлэх вэ гэхээр нийтийн байх ёстой нийтийн хэрэг бай, хувийнх байх орон зай, хувийнхаараа бай гэдэг саналыг би төвшүүлж байгаа. Монгол үндэсийн Монгол боловсрол, Монгол итгэл үнэмшил, Монгол хэл соёл гэдэг бол Монголын ард түмний өөрийнх нь өмч юм. Монголын ард түмэн энэ боловсролыг өөрийнхөө өмч болгон эзэмшиж байгаа юм. Хэрвээ энэ стандарт одоо туршаад миний авсан мэдээлэлээр Монгол улсын хэмжээнд хэрэгжээд эхэлчих юм бол үр дүн хортой шүү. Монгол төрхтөө англи тархитай хүмүүсийг олныг харах болно гэж. Боловсролыг одоо хувьчлаад мөнгөтэй чадaltaй нь худалдаж авдаг юм уу тийм ээ? Мөнгөгүй чадалгүй боловсрол эзэмшдэггүй байх хүнд ч ашиггүй учраас бид нар нийтийн сайн сайхны төлөөх зүйл гэж хэлээд байгаа. Тийм болохоор энэ зүйлийг зах зээлийн өрсөлдөөн, тэр зах зээлийн одоо ашиг сонирхлоос ангид байлгавал яасан юм бэ гэдэг ийм одоо үзэл бодол байгаа юм. Тэр боловсролын салбарын бодлого маань өөр ямар нэгэн байдлаар асуудалтай байна. Энийг өөрчлөх, шинжлэх хэрэгтэй байна гэдгийг иргэд маань ч бодлого боловсруулах төвшний судлаачид аль тал нь бол мэдрээд одоо энэ шаардлага нь илүү хүчтэй ингэ түрэн гарч ирж байна л да. Тэгэхээр магадгүй бодлого боловсруулах төвшний хүмүүс маань одоо шинжлэхтэй арай нэг тийм үндэснийхээ онцлог тий соёл бүх юмд тохируулахгүйгээр нэг тийм хуулбарлах арга замуудыг ашиглаад байна. Тэгэхээр судлаач хүний хувьд энэ иргэний нэмийн байгууллагын төлөөлөл ажиллаж байгаа бас удирдлагын хувьд тийм ээ бас ерөн цаашдаа боловсролын салбар ямар чиг хандлага руу хөтлөх ёстой явах ёстой бол. Тэгэхээр боловсрол чанаргүй байна гэдэгтээ бол бүх хүн Монголын бүх хүн санал нийлж байгаа. Хүртээмжгүй болоод байна гэдэг бол сүүлийн үеийн бас гарч ирж байгаа үзэгдэл. Сургууль цэцэрлэгийн хүртээмж тун муу байна. Тэ? Тэгш бас байдал бол одоо гарч ирсэн байна. Хот хөдөөгийн хүмүүсийн сурлагын амжилтын хооронд амт хотын захын одоо сургууль болон хотын төвийн сургуулиудын орчны хооронд хэмжлэлийн тэгш бас байдлууд гараад ирсэн гэдэгтээ бол бүгд санал нийлж байгаа. Энэ дээр бол судлаач төрийн бус одоо эцэг эхчүүд бүгд санал нэг байна. Яаж гэдэг дээр бол харин бидний байр суурь арай өөр байна. Тэгэхээр бид нар маш тодорхой байр суурь удаадараа илэрхийлж байгаа. Нэгдүгээрт бол боловсролын бодлого бол үндэсний эзэмшилд байхгүй.
Өөрөөр хэл Монгол улс боловсролын талаарх төрийн бодлогоо бие даан боловсруулж, хэрэгжүүлж, үр дүнгийн тооцож чадахгүй байна гэж хэлэх гээд байна. Тийм учраас бид бэлэн юм хайж гаднаас бодлого болж байна. Тэгэхээр энээс гарах арга зам юу вэ гэхээр бид дотооддоо бодлогоо боловсруулах үндэсний үйл явц өрнүүлээч зоригтой цаг хугацаа хамаахгүй. Тийм ээ. Өөрөөр хэлбэл боловсролын бодлогод хамаатай бүх талуудыг оролцуулаад тэр судлаачд нь эрдэмтэд нь тэр төрийнх нь хүмүүс тэгээ төрийн бус иргэний нийгмийн байгууллага хүмүүс эцэг эхчүүд багш суралцагчид энэ бүх доонрууд хандивлагчид олон улсын байгууллагууд нүүбийн байгууллагууд олон байгууллагуудыг ингээд ширээ тойрол суулгаад энэ бодлого боловсруулах үйл явцаа өрнүүлээч. Улс төрийн зөвшөлтсөл хийгээч гэж санал тавьсан. Өөрөөр хэлбэл боловсролын бодлогын үр дүн бол 4 жил дотор гарахгүй. 10 жилд ч гардаггүй. 20 магадгүй түүнээс цааших жилд боловсролын бодлогын үр дүн дөрөвгөж харагддаг ийм онцлогтой салбар учраас энэ дээр улс төрийн гол намууд зөвшөлтсөл хийгээч. Боловсролоо яаж хөгжүүлэх юм бэ гэдэг зөвшөлтсөд ингээд ямар ч нам нь ялсан бай, ямар ч засгийн газар гарсан бай, тухайн зөвшөлдсөн бодлого хэрэгжүүлж явж нэг үр дүнгээ харах цаг болсон байна. Бид нэвтрүүлгийнхаа асуудлын мөрөөр эрен сурвалжилж боловсролын салбарт хувьчлал явуулснаар нөхцөл байдал газар дээрээ ямар байгааг эрхэм үзэгч танд мэдээллээ. Одоо эрхэм үзэгч таны мэдээлэл авах эрх хуулиар баталгаажсан. Таны эрэл хайгуул хийх тэр эрэл хэрэгтэй байгаа бол энэхүү асуудлын мөрийг дахин эрен сурвалжлан өөрсөндөө нэмэлт мэдээлэл авах боломжтой гэдгийг та бүхэнд дуулгая. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгээр хүндэн тавьсан сэдв боловсролын салбарын хувьчлалын асуудал байлаа.